Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвамек худалдаанд гарлаа. Хүн малын биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тархины бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвамек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зоммон холынхоо өнцөг болон бүрт эрдэнэ зургээ өсгөн үржүүлж байгаа эгэл гэрний энгүй их эрдэмтэй малчдынхаа амар амгалан гэрэн мэдчилж байна. Та олон минь дэлгэр сайхан зусацгааж байна уу? Ногооны уйнаар хамар зоргиж цэцгээс алгалан ургаад дэлгэр цагийн их улирал хангалсан зуны ихэнх сарын налгар сайхан загдор малчны хотон дүрмсэн жаргал хийгээд зовлон цаад бэрхшээл бүхнийг зурглан үзэгч та бүхний мэлмийн санарт хүргэж байгаа туслах малчны нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Тэртээд дүнхийн цэнгэрлэн харагдах аглаг хөвчийн тэртээс дууд хөхөө өрн цагийн дуулал мэд чихэнд анирилж хавирга нэвт хойсгонсон хаврын жихүүн салхи дэлгэр цагийн аясаар холдон холцоор ногооны үнэр хамар зэргэн налгар зуны жаргалтай өдрүүд хідэнэ ирсэн нь хүний сэтгэлийг инх амгалан төтлөглөгаа нэгэн жаргалтай сайхан. Өнөөдөр их сайхан өдөр болох нь. Өдөөс хойш яад юм байна. Өдөөс хойш болохоор шуурал сайлтлаа. Өнөөдөр харин ямар өглөөгөр бол сайхан л шүү дээ. Тийм одоо зуны сар гарчаад байхад бол сайхан л болно даа. Одоо ингээд ер нь тэнгэр сайхан толоороо тэгээд тусан руугаа тавьдаг. Одоо тэгээд нүүндээ тусан руугаа тэнгэр гайвал тэгээд. Надад Могонгол руу ч одоо чигдрүүд яваад харж байхад айл бол одоо их болсон шүү дээ. Айл их. Зөндөө айлтай. Тэгээд наавар нь буунда. Айлын чөлөө хараад тэгэл. Уугал наашаал таах. Бас хонмол одоо хондоо нийлж гээд бас Дэвчин би хонмал нийлж сайн байнга л харж л байхгүй. Тэгэл айлын хонтой нийлэн маан цаанаас нь нөгөө чон нухсиж барьчих гад тэгэл. Байнга л дагаатай л явахгүй бол тэгэл. Болдум да. Оны цаг ч гэсэн одоо хоноо юм байна. Тийм байнга дагана. Тэгэл нэг өдөр идээд жоохон наран дэхаар нүдэн дийл гаргаж ирж хөвтүүлчээ. Тэгээд нэг цаг овоочаал. Тэгэл эргээл очино да. Хоноо одоо хэдэн сараас 7 сар гээд ер нь бас. Одоо тэгээд 7 сар гаргаал тэгэл 7 сарын 9-10 гээл тэгэл харгаж эхэлнэ дээ. Энэс өмнөдөө 6 сарын 6 гэж чагаар
7 хил яргаж чинь. Яргаал эхэлж чинь. Хөөрөө тэгэл ноос хаяа тэгэл. Ноосны одоо үнэсний хувьд энэ хоёр одоо ямар шиг үнэс. Энд ч одоо ноосны үнэн чинь надад 450-аар л авсан шүү дээ. Энэ жил одоо ямар юм байгаа? Энэ жил одоо тэгэл ноосны ханш ямар хуу гарах юм байгаа юм тэгэл. Гарахаар нь тэгэл тийм ханштэйгээр нь тэгэл төрүүлж ийсэн усууданд өгчдөг шүү дээ. 450 гэдэг чи бол одоо бол гайгүй шүү дээ. Тийм уул нь гайгүй. Зарим газар чи одоо дуу муу гэдэг. Гооч газраас байж л байгаа. Одоо тэгээ нөө хоньны нэг юм хий хүртэл муу болчиход байгаа чинь. Бараг 500 төгрөгөөр авахгүй үедээ. Одоо энэ авч байгаа юм уу? Одоо энэ авахгүй шүү дээ. Уг нь бол одоо энэ малын одоо махнаас гадна малын одоо түүхийг жоохон өндөр үнэтэй аваад байвал одоо бас малчтад бас хэрэгтэй. Биднүүд бол нь хэрэгтэй л юм байна. Тэгээ зэхгүй юм би нэг л нэг юм ихийг нь унгаагаад. Малчтаас одоо махын хямдхан авчаад цаашаага одоо хотын зарахтай айгүй үнэтэй болгоод авчихад дунднуудаас ченжнэрийн бас хийж байгаа. Ченжнэр хийж байгаа л ажилт. Ченжнэр чинь тэгээ мөнгө. Бидний ч орохоор ч тэгэл магын чинь 3,500 гараад тэгээ цаашаа чи 4-5 бол орчдөг юм шиг л шүү дээ. Тэгээ зарим нь яг чи 2-800 гар энэ төр гэж шүү дээ бид чинь. Наднууд бид чи 2-800 гар л ороод өгчээсэн чинь. Тэгэл энэ чинээс ачаал орохоо чинь тэгэл халуун өглөө эртгэл салахгүй бол тэгэл нөө мах чинь модно. Тэгэл аргагүй ченжнэрт ошгол өхийн төгс боллоо. 2800 гар өгчлээсэн. Хэдэн ч систем мах. Тэгээ. Гөө хоньны мах. Бүгрээсэн тэгэл 3800 энэ тэргээл. Сайн тэгэл 3800 гэл. Өсөө сая бол одоо мах бол одоо мундаг хямдрлаа шүү дээ тийм ээ. Одоо тэгээ буцаад бас жоохон өндөр жоохон өсчлээ багш. Одоо л нэг жоохон өндийж байгаа юм шиг шүү дээ мах. Тэгээд одоо буучихгүй бол одоо ч бас хоньны мах ч гэсэн арай жоохон дээшилсэн байх шиг. Өхрийн мах, хоньны мах. Одоо тэгээ мал томхой одоо л нэг ногоон цатаад нэг эдангаас нэг аваад байна. Одоо тэгээ ногоон цатаад гайгүй болоо тэгэл хоньны махын харал очиад мах нь унчихгүй болоод одоохон цааш мах гайгүй л юм тэгээд. Тэгэл маха одоо тэгэл орохоор л буулгачихгүй бол одоо тэгэл энэ мал таргалал гайг болоод ирэхэд тэгэл малч чинь тэгэл мал аваад хот явна да. Тэгээ нэг хэдэн дөрөвнөөс өгөөл тэгэл орж ирнэ. Амрын цагт бол одоо таны хувьд хон мал янз бүрийн цаадлахад ер нь хэдийн хэмжээний ер нь махыг ер нь Улаанбаатар хот руу оруулж борлуулдаг. Одоо тэгэл энэ хоёр манай энтгийг чи тэг махналынхаа нэг хончлэг юм өнөөлөх нь 23-4 л татна. Намар таргалаад ирэл тэгэл. Тэгээд төлөвөл тэгэл манай чи жижиг юм чинь манай энэ дэлгүүр чинь хань нэг 21-22 л татна. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчлэгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.
Нэгэнтээ хаврын тарчиг цаг аль хэдийн ард хоцорч зуны дэлгэр цагтай золгосон болохоор одоо зуны зугаатай хийгээд сайхан ажлууд залгуулаад өрнөх нь малчдын өдөр тутмын ажил удирлаад агаад ховсон өөрчлөгдөж онцлог хийгээд уламжлалыг харуулan нэгэн зуны цэнхэр өдрүүд араараасаа хөөрнө. 100 цаг бол хонио хизээ нослох, уяа мордоо хизээ барих, унгаа хизээ зэллэх талаар малчдын ярьдаг цаг шүү дээ. Дараа жилийн наадам даанч хол байна да гэж наадмаас уцахтаа хөнгөн гүнэг тэйдэгч гэлээ. Нэг л мэдхнээ эргээд ойртон иржээ. Айхөө 100 цаг сайхан. За нөө гол руу оруулж гаргаж байна. Өө төв өглөө уцтанд оруулчаад тэгэл гаргаж юм. Энэгээр адуу 2 мөр байхгүйсэн тэрийг харж байгаа адуунуудаа ишин дартчаал тэгэл явж байна. Мөрч байна. 2 мөрийн доош хужирлоо орсон байлгүй харагдахгүй. Ямар өрөө 2 байсан. Ер нь өдөр болгон гол руу орж байна. Өнжөөд ордын дөө манайхаж. Өнжөөд ордын. Яа ногооны шими ялах гээд. Өнжөөд ордын. Гол руу л орж иж одоо хужирт орно гэдэг. Өөр бол одоо энэ хужир энэнийхээ саадлаа. Энд яг зүгээр саяхан манайхан 2 дахин хужирлцсан. Тэгээ одоохонтой хужир гайгаа. Тэгээ одоо өнөөдөр усанд орчвол өнжөөл усанд орд юм дөө. одоо ер нь ингэсэж хоноо тогтоож байгаа л тэгэл ер нь оройхон болно. Энэ өөрөө л. Одоо ингээд хон ингээд аяндаа өөрсдөө дээшээ гарчихна. Айл амтын хож өнөөдөр алга байна. Бүгдлийн голлог услог орцсон. Намрын одоо өрмийг бол яаж гүцгүүл. Гэтэл бол сайхан өрм гарч байгаа шүү дээ. Одоо сайхан. Ер нь сайхан байна. Энэ жил ер нь сүйтгэн байгаа мó. Одоо энэ жилийн өрмөнд лав тэгж нөхөө олцгор болохгүй сайхан л дараас нь өрм байж байна. Тэгээд тосроо хийчихээ тосрыгийн сүүчин цаанаа л сайхан өтлөө шүү дээ. Хэдэн усруу нэ? 4 усруу нэтэ байгаа. 4 усруу нэ маань одоо суу орж байна. Одоо бас ногоо идэж байна мал. Усруу нэ маань суу ороод одоо тэгээд. Тага 4 суу хөрүүлээд байна дээ одоо. Тэгэж л одоо үнээр бүгд туглаад ихлүүл манай үнээнүүд энэ жил их ороо тугалж байна. Өдөд үнэ яатсан байдаг. Тэгвэл одоо тэгэл 2 гэрээрээ сүгөө хаваач хөрүүлээ. Тэгээ бас тэгээ ийшээ буучаад одоо тэгэл ямаагаа саагаал ямааны тараг мараг эднийх нь ямаа сааж авна. Тэгээд бас нь 2 гэрээрээ хөрүүлэндээ. Одоохондоо болохоор нөгөө туглаа бас жоохон махлуулах гээд 2 хөхийн сааж нь буцаа саахгүй байгаа. Баг сааж байна. Бидний цагаатай бол одоо хийж байгаа. Тэгээ ер нь борлуулж байна уу? Ер нь цагаатай одоо гээд өдөө цагт чинь цагаатай үнэтэй байдгийг. Сүү 1500, тараг 1500-тай. Тогооны өрөөнийг 7-8000 толчдгийг. Тэгээд зундаад ирэхээр арай хямд болно л доо. Илвэгшээд ирэхээр өдөөд одоо жоохон хүн болгон тийм эдээ будаа гарчааг болохоор илүүгэл болоог болохоор одоо хүмүүс сүүгийн маань хөөрүүлэхгүй авч явчихад байна. Өчигдөр сүүгөө хөөрүүлж чадаагүй тэгээд бас төв орнотоос ингээ хүмүүс ирээд ойрхон тийм манайх чинь төвийн ойрхон болохоор төвийн хэрэглэгч улсууд ирээд манайхаас чинь дорн сүүг сайд маань авчижээ. Тэгээд дорн захиалчнаа уцаар тэгээд одоо сайл гарчих юм бол тэгээд сайн байна уу гэхээс илүү сайл байна уу гэж асууж тадаа. Тэгээд уцаар асуугаад. Тэг утас одоо ч утас байгаа болохоор уцаар ч бод. Танаас тэгээд сум төвдөг орхон сүлжээтэй. Чи хүн болгон тэгээд цагаадаг юм аваад авдаг юм тусдаа усууд гацаад байдаг болсон бид нар маань тэгээд захиалаад орно авчихдээ. Монголын минь 100 цэл ногоон, хуурай аргалгүй нов ногоон, худгийн усал цэв хүйтэн, цэнхэр хүмүүл шүүс туслах халаг, цэлийн нуур дуу аялах халаг.Ооны зоо улаа шаргалтан, орчлонгийн гоо ухаан саруулсган, хүрэн илээ шом дээр зөөрмөглөн, хөгшин халтар сүүдэрт нойрмөглөн, хултай айраг үсчин шуугна, хувинтай тараг өөдөө сагна. Бодгоны гошуу нов ногоон, босгын хөв дүү дүүрэн, хунгийн дунд нулимс алдуурна, хуурын гიშгэнд уулс мансаварна, атан тэмээнд сүмбэн ширээ, аргалын зоо хамбан ухаа, хоньны хоргол нов ногоон, хоолны дэрс морь далдрам,
Гүвээ толгод ногоорон дүнсийн гүүний дэлэн дорхноо чинэн. Агар хувинд саам хөөсрөөстэй айлын бүсгүй цангинсан инээдтэй. Цагаан гэрийн хаяа шуулттай. Цавдэр хээрийн жолоо сойлттай. Мордын туурай нил ногоон, Монголын зун цэл ногоон. Хараа тавин бэлчээх уудам талаас ахуулаад хадан цохио болсон Алтай уулс хүртэл Монголын минь зун нил ногоон билээ. Би анх бол цаг үйжсэн. Гэхдээ гоё цаг яваа. Миний гоё жааслуулсан байсан. Нүүдлэр жаал наах юм. Тэгээ нэг усны баавгаа тийм нэг гоё юмнууд ойсон юм аа. Тэг хүнд бэлгэнд өгчээд. Одоо харин юм оёгч одоо ингээд кодоор амруулч технүүд ч бол өөртөө зурж байгаа. Тэгээд утасныхаа өнгийг ялгаж байгаа л хайдаг үү. Тий, дээр үед чи өөртөө зураад би бас гэрээ гоё бол янз янзын юм хатгадаг байсан юм уу? Одоо энэ кодын хатгамал гэдэг юм гоё юм гараад ирчих. Би ч овоо л юм байсан. Тэгэл хүн амтнд бэлгэнд өгөөл. Тэгээ хөдөөний айл чинь нүүдэл суудлаар жааз нэвдрээд ах юм аа. Тэгээд хамгийн том одоо идэл чинь юу байсан? Хамгийн том үед нэг хусны баавгаа гэдэг нэг тийм 3 хөөрхөн хусны баавгаа байсан. Тэгээ би ээжийнхаа төрсөн өдөр бас нэг 7 одоо оёод гоо жаазлуулаа тэр их хөөрхөн цагтаа цэцэгтэй тэгээд бэлгэнд өгчээсэн. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад чанартай эм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Уудам талд минь үдийн наран мишээж, уулсын оройд үйлс хорогдон наадахад, урдын дууга дууланхан аав минь адуунаас ирж уяан дээрээ буухад ижи минь тосдогсон. Миний дурсамжинд төрсөн нутаг минь уяатай. Мэндийн цэнхэр хадаг шиг тал минь байдаг. Хүлэг мөрдийн хөлс хангалсан салхины үзүүрт хүүхэд насны минь хүсэл мөрөөдөл аргамжаатай. Нэвтрүүлгийн оролцогч туслах малжид маань нутаг усаа хинээрч заалгахгүй мэддэг болсон. Өглөө малаа хаашин бэлжээхөв. Задгаа усанд хэдийд хаагур оруулах вэ гэх мэт асуудлыг өөрсдөө сайн мэддэг. Нутаг усныхаа онцлог шин чанарт тасан зогсож бас ч үгүй мэдрэн хайрлаж байгаа нь аргагүй л нэг тэдний малж ухаан гэлтэй. Энэ бол одоо хоньны нэвтрийг бол одоо өдөр болгон Тий. Өдөр болгон яахгүй шавхаа болоод. Одоо хонь хашихгүй байгаа. Хонь ерөөхдөө задгаалцсан байгаа. Гэхдээ яг задгаалсан ч гэсэн хашааны урдуурах энэ миний ноос мосын жоох өвтөйг авчмаар харагддаг. Би өөрөө авчт юм уу ер нь сараан доторхоо энэ гадуур хөвчсөн цэнцэвэрлэгт авчт. Тэр нь онийг задгаа болохгүй бол бас шавхаа янз бүрийн юм шавхаа ирдэг тийм ээ. Задгаалахад сайн л да. Өөртөө ийм жижиг юм чи ингээд одоо хургнууд нь томорсон баха шахаад ингээд хашаад ахарч байгаа. Ур нь хаших юм муул юм байна. Тэгээ задгаа хөвтүүлэхээр хонд өөрт нь ч гэсэн сайхан байх шиг байт. Тэгээ яг задгаалаад энэ ил ингээд шавхааг нь баг дээр өглөө малтаад авчдаг болохоор гайгүй. Таны хувьд л одоо өөр ангаа хүн байгаа тийм ээ. Энэ нутаг ер нь танаа нутгаас ялгаатай онцлог шинжнэр нь юу байна? Ер нь ажиглаж байхад. Байхгүй манайх чи хангаа газар тэгээ манай сум чи нөгөө хангаа сум болохоор тэгээ ер нь их хангаадаа ирсэн юм чи адилхан л уурамсгалтай адилхан л уул устай юм чи мод чулууга төлдөг тэгэл ялгаа бол байхгүй.
энэ одоогор чи тоглосон үнэ хичнээн үнэ тоглосон байгаа л. 5 л тоглосон байгаа. 20 гаруй үнээс 5 үнэ тоглосон. Энэ жил ер нь хичнээн үнэ тоглосон. 20 гаруй үнэ гэсэн энэ жил их орой тоглолцгаач төхөр ер нь нийт айлын өхөр ерөнхийдөө л их орой тоглолцох шүү байна. Тий, ерөнхийдөө л нийтээр гүүч гэсэн орой унгалаад өхөрч гэсэн орой тоглолцох шиг. Гүү одооноос л унгалж эхэлчих шүү. Бод бол одоо ер нь нэлээд хожимдчлээ одоо төлж байгаа юм л да тийм ээ. Тий, одоо энэ жил одоо ер нь 5 сарын 15 болчиход байгаа чи ерөөсөө унаг энэ айлын адуунд тэр ганц хоёрхан л харагдаад байна. Үнэ мал асуухаараа 1 4 5 4 5 ерөнхий нийтлэл тийм байх шиг байна. Энэ одоос тэ мэдхгүй орой л яа үед тийм л байдаг. Энэ жил ер нь нийтээр л тийм байх шиг байлээ. Манай би ч одоо өөрөө бол өөрөнгөө зүүн баялааных ч гэсэн төвдөр өссөн юм. Тэгээд айлын болол хурмаа хийгээл малтай айлаад тэр морь мал уйдаг адуутай айлын бэр болж иччихсэн. Тэгээл хоёр гүгэхээ зэрэг хурмыг хийгээл зэрэг гэрлүүлээл малын тастаж өгчихсэн. Хурим дуусаад малаа тастаж авах. Би ч ерөөсө үнэ малгүй мал сааж үзээгүй. Хадам ээжтэй чаднаа л гэдэг. Тэгээд нөгөө үнэ сайхта буруудалт начаас очдөг. Тэгээд анх нөгөө мал тастаж өгөл нэх олон үнэ олон адуу тастаж өгчихсэн. Тэгэл малчин болсон доо. Тэгээ яваа тэгээ сураад идэг юм лээ. Манай хадам ээж чи цагаатайг сайхан авдаг юм байсан болохоор их зааж өгдөг. Мал хуундаа их юу байсан. Мундаг хөдөлмөрч хүмүүсээс тэгээ бидрээс л суралцсан. Тэгээ манай хүн чинь болохоор морь уяал давхарнаас улсад уйна гэл манай баг эмэгтэйдээ ундаг байсан. Одоо 30 гарцсан байна дөө 5 6 настайгаас л манай эмэгтэйдүүд чинь манай дүүрнэр чинь ерөөсөө зүүнийхээ амлалтаар манад хүрдэрдэг. Тэгээд баг эмэгтэйдээ хурдан морь маань ундаг. Манай хүн уйдаг тэгээ морь уяхдаа бүр давхарнаас уйдаг. Улсад наадамд явдаг байсан бид нар. Тэгээ азаргаа уйддаг байсан болохоор нөгөө хуучин яармын талбайдар наадам болдог байсан. Тэгээ гүүгээ тэнд уйчин. Тэгээ би явдаг. Тэгээд гүүгээс хаагаал наадам үзэл тэгэл нааддаг байсан шүү дээ. Хамгаас уяачдын наадам үзэл тэгэл өндөрлөдөг. Азар дааг хоёрыг л их үзэх дуртай байсан би. Морь малынхаа завсраа, гүү малынхаа завсраа мордоол азар их дааг нарын эрхийг харчгаал тэгэл. Зүгээр л та борко. Зүгээр тэгдэн тэр хараа. Хүү жижиг. Хуучин ч одооных шиг ингээд нэг шороод орстойгоо татаад байсан юм. Хуучин бол нөгөө машины дагдгүй байсан юм чинь. Эмнэлгийн тэргэл дагдаг байсан баг та. Ер нь одоо ч джип мэптэй босвол аль нь ч юу ч мэддэггүй бараг хатагтай тугтай тэргэж мэддэггүй л дагчт юм л шүү дээ. Энэ үед одоо бас хот үрээ бараадад 20 жил болсон юм тийм ээ. Тий. Одоо тэгээ эргээ гараад ирэхээр бас малаас ус хөндийх юм ажил хийсэн. Ер нь яг хуу ерөөхдөө юу байгаа болохоор гайгүй юм. Төвшөөрцөн жаахан зарим нэг юм юу лээ юм яхад ганаа хоёр заагаад өгчих юм дөө. Тэгээс яг олон жил бас адуу мал хөр малан дээр байсан болохоор сайн сүүн дээр бол санаа зовоод бүдийн саачдаг болохоор санаа зовох юм бол зүгээр нэг мэдхгүй юмнууд гаралгүй яах вэ? Тэгээд суралцаал. Энэ аврын үед одоо Өхөрөө одоо тугал муудаг голч малах асуудал бол байсангүй. Ганц нэг хон ямаал гэхээс одоо туглаа болсон тохиолдолд өхрийг одоо яаж тугалах вэ? Одоо өө гэл бас адилхан нөгөө тоогтой адилхан л тэгэл сайхан уянгалуулаад өвлөөл ингээл хослол ингэхээр тэгэл юу ядчих туглаа авчихдээ шүү дээ. Би бол хэдийдээ хон тооглол авахгүйлаа бас ямаа яагаал авахгүйсэн. Ганц нэг ямаа гол нөгөө шуурга мөр хүүтэн шилж ярахаар гэрт авчираад хийчихэр голцсон байт. Тэгээд ятаад золмол одоо бол мал төлөлөд болсон сайхан байна уу? Одоо ажлаас баг чөлтөө өнгөрчөөд. Тий. Завтай бол одоо авчих. Тий. Одоо бол төлөлөд дууссан болохоор хамаагүй завтай бас завсар заагаар янз янзын юм хийчих гээд. Одоо бас нэг сайр сүүний цаг биш байна л да. Одоо тэгээд гүү мал уяал эхлэхэр чинь заав үлдэл л да сайлны цаг бас үгүй ямаагаас хаад юм уу гэж бодоод байгаа. Тэгээд хараг марган сайхан болтой шүү дээ. Энэ хараг манай чинь ааруул эзэг нь хүртэл сайхан болтой шүү дээ. Амин захыста хотлоор нэгэдэд намайг чамайг
Зуунаар идэлсэн Монгол хэмээх айлын зулай шүргэх дээвэр хөх тэнгэрэн зэлмэг. Нарны цацаргаар томсон оосор бүчин бат. Найрсаг сэтгэлээр гагнагдсан олонний санаа лут. Галуун цуваа зэллэхэд цэнхэр нууран тунгалаг. Гадны хүн ажиллахад цэцэгт тал нь өнгөлөг. Галуу ирнийг туулахад эрдэнсийн санаа нариван. Гариг хэрхэст дүүлэхэд эвийн санаа нариван. Өвгдийн үеэс оршсон нутгийн минь хил тодхон. Өн эртнээс дуурсан үндэсний минь нэр содхон. Дөрвөн улиралд сэлгэсэн гэрийн бойрон тамгатай. Дөмнө дуулан давсан эрийн химэр жавхаатай. Эрхэм үзэгчтэй. Туслах малчин нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзалтаа түр баяртай үзэгчтэй. Заавал тийшээ хамт явъя. Намайг чамайг наашригч байна. Талуна задандаря. Заавал тийшээ хамт явъя. Талуна задандаря. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.